байна гэсэн тийм үйл гарч байна. Энэ байдлаас гарахын тулд эхний ээлжинд бол иргэдээс маш их зөвлөлтөд санаасууд гарч байна. Эхний ээлжинд нийслэлийн өмчөд тийм орон нутгийн нохойн байгууламжийн үйлдвэрийн газрыг байгуулах. Тэгээд эсвэл хотогчдын газрын харьяа 300 хүнтэй хотогчдын анги гэж юм бас байгуулаад тэгээд тэр мэрэгчсэн улсуудаа тэгээд хүмүүсээ сургалтанд хамруулад мэрэгжлийн улсуудад энэ нохойн байгууламжинд оруулах. Тэрээс биш ямар ч одоо мэрэгжлийн ус барилгын компанид орж ирээд энэ нохойн байгууламжийн зөвлөг мод тарин тэр чинь тодорхой стандарт шаардлагатай байх ёстой. Тэр дагуу хэрэггүйгээс болоод өнөөдөр ийм байдал үүссэн байна. Нийт одоо манай Улаанбаатар хотод 724 мөнгө шиг мод байд юм бэ. Тэрнээс одоо 120 гаруй мөнгө буюу 20 гаруй хүн бол одоо уралдын дороотлын байдалд орсон байна. Энэ дээр одоо бид асар маш хурдан хугацаанд одоо бодлого гаргаж ажиллахгүй бол энэ тоо бол шидээс чийд бол өсөх хандлагатай байгаа нь судалгаанаас гарч байна. Сая гаруй хүнтэй хотын хувьд нийслэлтэй одоо хичнээн мод байх ёстой юм стандарт гэж манай Улаанбаатар ер нь бол стандарт нь бол нэг хүнд одоогийн өнөөдрийн байдлаар манай нохойн байгууламж нэг хүнд 1.6 м квадрат нохойн байгууламж оногдож байгаа. Ер нь бол олон улсын хэмжээнд харахад бол нэг хүнд 15-аас 20 м квадрат нохойн байгууламж оногдох ёстой. Нэг хүнд бол 5-аас 6 шиг мод одоо оногдож байгаа ёстой. Өнөөдрийн байдлаар бол 2 хүний дунд манай нэг мод байна. Тэрний бас 20 гаруй хүн одоо уралдын дороотлолд орчихсон. Ийм үзэл байдалтай байна. ер нь боломжийн түвшинд айж хийхдээ одоо хичнээн төвийн төсөв хэрэгтэй ч юм уу тийм тооцоо судалгаа байна. Тийм тооцоо судалгаа одоогоор хийгдсэн юм алга байна. Ер нь одоо бид нар энэ оноос эхлээд эх онд хийгдэх ажлын төлөвлөгөөг нь хурдчилж гаргаад тэрнийхээ дагуу зураг хийгээ төсөө бодлуулаад тэгээд бидний урлагийнхаа одоо төсөв суулгаад иймэрхүү зарчмаар жил бүхэн нөгөө төлөвлөлтөд зураг төсөвтэй ингэж явах юм бол манай ногоон байгууламж нийслэл. Ер нь манай Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэгдүүлэх одоо талбай бол байгаа. Тэрээс сургууль бүх одоо сургуулийн гадны талбай бол зөвлөгжүүлэх талбай хангалттай байгаа. Гэр хорооллыг одоо нэг хашаанд 50 м квадрат талбайг одоо зөвлөгжүүлэх ийм чиглэлээр явах юм бол манай ногоон байгууламжууд бас нэмэгдэх тийм талбай нь бол болцоо байгаа.